ноцтой хэрэг. Гүү хараа нэгэн цагт Өмнөд Солонгосын entertainment ертөнцийн оргилд гялалзаж, инээмсэглэл цацарсан охидын хамтлагийн шүтэн байсан хэдий ч нүдэг альбом тэрхүү алдар нэр хүндийн ард бодит байдалд дахин сийчүүлж, эвдэрч хэмхэрсэн амьдрал нь нуугдж байлаа. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн од, дотн харилцааны хүчирхийлэл болон нууц бишилгийн хохирогч болтлоо уруутсан тэрээр цахим орчны эцэс төгсгөлгүй хүчирхийлэл дунд цөхрөлийн гүн ангал руу түлхэгдсэн юм. Гэвч гүн харанхуйд байсан ч түүнд гайхшрам зориг төвчээр байсан билээ. Дэлхийн нийтийг цочирдуулсан Синригийн дуулиант хэргийн үеэр тэрээр сэтгүүлчид хэргийн ард хамгаалтын шүхрийг олж тогтооход тусалж, шудар ясанд нэгэн гэрэлт гарцыг нээж өгсөн юм. Харамсалтай нь Синригийн хэрэг бүрэн эцэслэгдэн шийдэгдээгүй байхад тэрээр 28 наснда энэ хорвоог үүр дорхих сонголтыг төрүүлж хийсэн билээ. Харин түүнийг нас барсны дараа гэрээхэн Сеф маш хачирхалтайгаар алдагдсан бөгөөд үүний цаана чухам ямар нууц нуугдж байсан бэ? Өнөөдөр бид жинхэнэ зоригтой хэрнээ шарх сорвоор дүүрсэн Гүү харагийн түүхийг эргэн нэг сэргэн харцгаая. Хэд хоногийн өмнө бид Burning Sun шөнийн клубын бэлгийн хүчирхийллийн дуулианы талаар ярьсан бөгөөд хэргийг илрүүлэхэд гол эргэлт гаргасан хүн нь сэтгүүлч Кан Гён Юнд Синригийн ардах хамгаалтын шүхрийг олоход зоригтойгоор тусалсан Гүү хараа байсан билээ. Түүний энэ үйлдэлийг Солонгосын хэвлэл мэдээллийнхэн баатарлаг хувь нэмэр хэмээн нэрлэжээ. Гүү хараа хэрэгт оролцсон нь Солонгосын нийгэмд хувийн нууц бичлэг түгээх болон төр бизнесийн хувилдааныг эргэн харах боломжийг бүрдүүлсэн юм. Олон хүн нэг зүйлийг мэддэггүй. Гүү хараа сэтгүүлч Кан Гён Юнд үннийг илчлэхэд зоригтойгоор туслахынхаа өмнөхөн өөрөө амиа хорлохыг оролдоод аврагдсан, найз залуудаа зодуулж, сүрдүүлгээд өртсөн, сэтгэл гутралын өвчнөөр шаналж, удаан хугацаагаар эм ууж байсан. Гэсэн хэдий ч тэрээр хамгийн энзэг сул дорой үедээ Солонгосын entertainment ертөнцийн харанхуйтай тэмцэхээр шийдсэн нь өөрөө ч мөн нууц бичлэгийн хохирогч байсантай холбоотой байв. Тэрээр энэ бүхнийг туулсан охид ямар их зовлон зүдгүүр туулдгийг маш сайн ойлгож байсан боловч үүний төлөө төлсөн төлөөс нь дэндүү их байлаа. Синригийн хэрэгт оролцсоныхоо дараа хэд хэдэн алдартай одод болон шүтэн бишрэгчид уураа Гүү хараа руу гаргаж эхлэв. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Синри Жуньон нарын шүүх хурал хараахан болоогүй байхад дөнгөж 28 настай Гүү хараа Сөүлийн Чондамдан дэх өөрийн байранда нас барсан байдалтай олджээ. Түүний ширээн дээр гутранг сэтгэл хөдлөлөө гараар бичсэн зурус үлдээсэн байсан бөгөөд цагдаа нар эцэст нь түүнийг амиа хорлсон гэж дүгнжээ. Энэхүү зоригтой, тууштай, бусдад туслахын төлөө бүхнээ зориулсан охин амьд ахуйдаа чухам юу туулсан бөгөөд яагаад ийм байдлаар хорвоог орхих сонголт хийхэд хүрвэ? Эхлээд түүний хүүхэд наснаас эхлэн ярьцгаая. Гүү хараа 1991 оны 1-р сарын 3-ны өдөр Солонгосын Гуанжу хотод төрсэн бөгөөд 4 насаар ах нэг ахтай айлын отхон хүүхэд байжээ. Гүү харагийн амьдрал бараг л анханасаа тогтворгүй донслогоотой байв. Түүнийг 8 настай байхад ээж нь өөр хүнтэй болж гэр бүлийн орхин явжээ. Энэ үйл явдал Гүү харагийн аавд маш хүнд цохилт болж тэрээр бүр эм ууж амиа хорлохыг хүртэл оролдож байв. Аз болоход Гүү хараа болон түүний ах аавыгаа газар тухаангүй унаж амнаас нь цагаан хөөс гарч байхыг цаг тухайд нь олж харан эцсийн мөчөд аавыгаа үхлийн ирмэгээс авч чаджээ. Хоёр хүүхдийнхээ төлөө аав нь босон тэмцэж тэднийг тижээн тэтгэх хүргийг ганцаараа өргөхөр болов. Аав нь барилгын ажил хийж газар сайгүй явдаг байсан тул гэрээсээ байнга холдож ах トゥ хоёрыг асрах хүнгүй болж амьдрал нь хүнд хэцүү байдалтай байв. Хоёр хүүхэд ихэвчлэн авга их жимээгэндээ амьдардаг байлаа. Эдгээр туршлагууд нь Гүү харагийн зан чанарыг багаас нь жирийн хүүхдүүдээс илүү хатуужилтай болгож, сайхан амьдралыг өөрийн хүчээр л олж авах ёстой гэдгийг ухааруулжээ. Гүү хараа багасаа л гадаад төрхөөрөө бусдаас ялгардаг, том нүдтэй, үзэсгэлэнтэй охин байв. 13 наснда тэрээр онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байжээ. Гэр бүлдээ тус болохын тулд Гүү хараа дунд сургуульд байхдаа интернет дэлгүүрийн модель хийж, өөрийнхөө хэрэгцээний мөнгийг олж эхэлжээ. 16 наснда нурууны өндөр нь онгоцны үйлчлэгч болоход хүрэхгүй байсан учраас энэ мөрөөдлөө орхиж хөгжин болон жүжиглэх урлагт сонирхолтой болжээ. Тэрээр Солонгосын охидын хамтлаг төрүүлэн гаргадгаараа алдартай JYP Entertainment-ийн шалгаруулалтанд оролцож эцсийн шатанд шалгарсан боловч харамсалтай нь сонгогдож чадсангүй. Гэсэн хэдий ч түүний үзүүлбэр сайн байсан тул өөр нэг entertainment компани хараанд өртөж 17 наснда Гүү хараа ганцаараа Сөүлд ирж бэлтгэгч болжээ. Алдар нэргүй, компани жижигхэн байранд амьдардаг, өчүүхэн бага орлоготой амьдралд нь огтхонч хүрэлцэхгүй байв. Гүү хараа өндөр ачаалттай бэлтгэл сургуулийнхаа хажуугаар загвар өмсөх, сурчлагын хуудас тараах, ресторанд аяг тавг угаах, зөөгч хийх зэрэг цагийн ажил хийдэг байлаа. Мөнгө л олж байвал тэр бүгдийг хийхийг хичээдэг байв.
Мөнгө олох хэцүүг мэддэг байсан тул Гүү Хараа мөнгө үрхээсээ илүү олсон жаахан орлогоо хадгалсаар эцэст нь 550 мянган вон хоримтлуулж чаджээ. Алдартай болсныхоо дараач тэрээр тухайн үеийн хадгаламжийн дэвтрээ дурсгал болгон хадгалж байв. Гүү Хараа үнийг амьдралынх нь хамгийн бахархалтай мөчүүдийн нэг байсан гэж хэлдэг байлаа. Эдгээр цагийн ажлууд түүнд амжиргааны мөнгө олоо зогсохгүй бага залуу наснда нийгмийн хатуу ширүүнийг таньж мэдхэд тусалж түүний төвчээр хатуужлыг улам бүр хоцолжээ. Сургуульд хийхдээ тэрээр маш хичээнгүй байсан бөгөөд аажмаар компанийнхаа бэлтгэгчид дундаас хамгийн шилдэг нь болж чадсан юм. Боломж үргэлж бэлтгэлтэй хүнд ирдэг гэдэг. 2008 онд Кара охидын хамтлаг Гүү Харагийн харьяалагддаг компаниас шалгаруулалт явуулж хамтлагаас гарсан гишүүний оронд шинэ гишүүн авахар болов. Гүү Хараа болон өөр нэг бэлтгэгч охин шалгаруулалтаар дамжин тухайн үед хэв маягаа өөрчилж байсан Кара хамтлагт албан ёсоор оржээ. Дундаас нь орж ирсэн шинэ гишүүний хувьд Гүү Хараад тулгарх сорилт илүү том байсан бөгөөд тэр бусад гишүүдтэйгээ төгс орших шаардлагатай байлаа. Гүү Хараад зөвхөн илүү их хичээхээс өөр арга байсангүй. Тэрээр 3 сарын хугацаанд өдөр бүр бүжиг, дуу, тайзны хөдөлгөөн, мөн хамтлагийн өмнөх дуу, бүжгийн хөдөлгөөнүүдийг давтаж бараг л амьсгаа авахч завгүй байлаа. Гэвч 17 настай Гүү Хараа энэ их ачааллыг даван туулж бусдын хэдэн жил хийж байж хүрэх төвшөнд 3 сарын дотор хүрч чадсан юм. Тиймээс ч дебютээ хийснийхээ дараа Гүү Хараа хамтлаг дотроо байр сууриа хурдан олж чадсан бөгөөд жижигхэн биендээ баймгүй асар их хэрч хүч агуулсан Гүү Хараа Кара хамтлагийн хамгийн тод гялалзах хотод болжээ. Гүү Хараа зэрэг шинэ гүшүүнээр цус сэлбэсэн Кара хамтлаг дахин олонний анхаарлыг татаж эхлэв. 2009 онд тус хамтлаг хооны дуугаараа анх удаа Солонгосын хөгжмийн чартын 1-р байранд оров. Үүний дараа гарсан Мистер Дуу нь Солонгос даяар маш их алдаршиж, тэдний өгзөгний бүжиг нь шууд л тренд болж дэлгэрчээ. Солонгос төдийгүй Японы зах зээлд Кара хамтлаг амжилттай нэвтэрсэн хамгийн анхны Солонгосын охидын хамтлаг болсон юм. 2013 онд бүр Токио Дом цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн анхны Солонгосын охидын хамтлаг болж байжээ. Кара хамтлагийн 5 гишүүн дотроос Гүү Хараа хамгийн өндөр алдар нэртэй байсан бөгөөд түүний төгс биеийн харьцаа мөн гинэн цайлгын хэрнээ дур булаан дүр төрхийг нь хэвлэл мэдээллийнхэн болон олон нийт түүнийг лусын дагн хэмээн өргөмжилдэг байв. 20 нас дөнгөж хүргэж байхдаа тэрээр тоо томшгүй олон Солонгос охидын шүтэн болсон хэдий ч энэхүү алдар нэрийн ард жирийн хүний төсөөлшгүй асар их дарамт нуугдж байлаа. Солонгосын entertainment ертөнцид охидын хамтлагийн гишүүдэд тавих шаардлага хэтэрхий өндөр байдаг. Тэд цэвэр ариун байх ёстой. Үерхэж болохгүй, ямар ч сэвгүй байх ёстой гэх мэт. Entertainment компаниуд гэрээндээ дебют хийснээс хойш 3-5 жилийн хугацаанд хүнтэй үерхийг хориглоно гэж тодорхой заасан байдаг. Олонний нүдэн дээр гялалзах эмэгтэй шүтэнүүд гаднаасаа маш сайхан харагдах боловч хүний энгийн мэдрэмж хүсэл тэмүүллээ илэрхийлж болдоггүй. Яг л төгс бүтээгдэхүүн мэт байх ёстой байв. Тайзан дээр халуухан бүжиг бүжиглэж, тачаангуй хувцас өмсөх хэрнээ хувийн амьдралдаа цэвэр ариун байдлаа хадгалж, шүтэн бишрэгчдээ тэр бол зөвхөн минийх гэсэн сэтгэл төрүүлэх ёстой байлаа. Хэрэв үерхлэн нийл бол шүтэн бишрэгчд нь олноороо нүүр буруулж, антифенүүдийн дайралтад өртөж, энэ нь тэдний зар сурчлагын гэрээ болон нэр хүндэд нь шууд нөлөөлдөг. 2013 онд 23 настай Гүү Хараа Highlight хамтлагийн гишүүнтэй цэцэрлэгт хүрээлэнд хөдөлгдсөн алхаж байгаад зураг даруулжээ. Үүний дараа тэдний үерхэл ил болж цөөн тооны шүтэн бишрэгчд нь баяр хүргэсэн боловч ихэнх нь Гүү Хараа руу дайрч түүнийг үерхэлд сохорсон зөвхөн ирчүүдийг л боддог гэж буруутгасан байна. Түүнд хайр сэтгэл давтсан шүтэн гэсэн шошго наажээ. Антифенүүд түүний дебютээс өмнөх хуучин зургуудыг ухаж гаргаж ирэн 17 наснда хуучин найз залуутаагаа төрсөн өдрөө тэмдэглэхээр зочид буудалд буусныг нь олж мэдсэн бөгөөд бүр зочид буудал руу залгаж захиалгын бүртгэлийг нь хүртэл шалгаж Гүү Хараг ёс суртахуунгүй болохыг нотлох гэж оролдож байв. Гэтэл тухайн үеийн эрэгтэй одод болох сценери болон бусад хэрэгт холбогдсон гишүүд эмэгтэйчүүдээр галзуу мэт тоглож байсан ч ямар ч хариуцлага хүлээгээгүй байхад Гүү Хараа харин тархиндаа зөвхөн ирчүүдийг л боддог гэж хараалгаж байлаа. 2013 оноос эхлэн Гүү Хараа цахим орчны хүчирхийлэлд удаан хугацаагаар өртөж, сошиал дэх зургуудыг нь хэсэг бүрээр нь шинжилж, завхан амтан гэж доромжилж, зургийг нь эвлүүлэн янз бүрээр гутаанд оромжилж байв. Өсвөр наснаасаа л хатуужилтай болсон Гүү Харагийн зан чанар нь түүнийг дараагийн маргаануудад чимээгүй байхгүй байх сонголтыг хийхэд хүргэжээ. 2016 онд түүний сайн найз Сүлээтэй хамт авахулсан хувийн зургийг нь хүмүүс Лолита стилтэй жигшмээр хэмээн шүүмжилж, Johnson компани хүртэл эсэргүүцлийн цагтл хүлээн авч байжээ. Гүү Хараа хожим нь олон нийтийн сүлжээнд хэтрүүлэх хэрэггүй. Зүгээр л миний хөөрхөн царайг хараад баясаж байхад хангалттай гэж бичсэн боловч энэ нь улам л их дайралтыг авчирсан юм. Үүнтэй зэрэгцэн Гүү Хараа үнэндээ өөрийгөө маш сайн удирддаг, санхүүгийн гайхалтай мэдрэмжтэй эмэгтэй байлаа.
Түүнтэй хамтран ажиллаж байсан нэгэн ажилтан телевизийн нэвтрүүлгээр ярихдаа Гүү Хараа олсон мөнгөөрөө Сөүлийн Ганнам дүүрэгт байр худалдан авч түрээсэлдэг байсан бөгөөд сарын түрээс нь л $5,000 давдаг байсан. Хожим нь тэр байраа сая $500,000 зарж ихээхэн хэмжээний ашиг олсон гэж дурдж байв. Тэрээр мөн өөр олон үл хөдлөх хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд байршлаа маш зөв сонгодог байсан тул үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид түүнийг нүдтэй хэмээн магтдаг байжээ. Гэвч интернет хэрэглэгчид түүнийг хэтэрхий их мөнгө олж байна. Шуналтай хэмээн дахин харааж байв. Удаан хугацааны цахим орчны хүчирхийлэл нь Гүү Хараг сэтгэл гутрал болон нойргүйдэлд хүргэв. 2018 онд Гүү Харагийн амьдрал бүр мөсөн сүүрв. Тэрээр миний гоо сайхны өдрийн тэмдэглэл нэвтрүүлэгт оролцож байхдаа үсчин Чой Жон Бомтой танилцж тэд үерхэж эхэлжээ. Чой Жон Бом Сөүл дэх Гүү Харагийн байранд нүүж ирсэн бөгөөд тэд байрныхаа нууц үгийг үерхэж эхэлсэн ойн өдрөөрөө сольсон байв. Танилцахаас эхлээд үерхэж хамт амьдрах, улмаар хэвлэл мэдээллийнхэнд зарлах хүртэл тэдний харилцаа маш хурдцтай хөгжижээ. Гэвч энэ харилцаа багасаа л хайр инрэл, аюулгүй байдлыг хүсэж байсан түүнд аз жаргал авчирсангүй. Харин ч түүний амьдралын хамгийн харанхуй хуудас болон хувирсан юм. 2018 оны 9-р сарын 13-ны үрээр Сөүл хотын Ганнам дүүргийн цагдаагийн газарт Гүү Харагийн гэрт хүчирхийлэл гарсан гэх дуудлага иржээ. Чой Жон Бом тэр даруй хэвлэл мэдээллийнхэнтэй холбогдож цагдаа нар болон сэтгүүлчдэд хандан би зүгээр л салахыг хүссэн. Гэтэл Гүү Хараа намайг галзуу юм шиг зодсон хэмээн уйлан ярьж нүүрэн дээрх сорив духуулан нүднийхэн дээд талд цус гарч буй шахаа цагдаа болон сэтгүүлчдэд харуулжээ. Чой Жон Бом хэлэхдээ өөрөө Гүү Хараг хизээч зодж байгаагүй. Зөвхөн түүнийг тайвшруулахыг л хичээсэн гэв. Удалгүй энэхүү халдлагын хэрэг хэвлэлээр цацагдж тэргүүн нүүрний мэдээ болов. Эхний хэвлэлийн мэдээллүүд бараг бүгд Гүү Хараа найз залуугаа хүчирхийлсэн, хайр дурлалд сохорсон эмэгтэй хяналтаа алдсан гэсэн утгатай байсан бөгөөд олон нийтийн санаа бодол тэр дороонд дэвэрчээ. Гүү Хараад хүчирхийлэгч од гэсэн шошго нааж, цахим орчноос эрх доромжлол зэмлэлээр бөмбөгдүүлэх болов. Гэвч үнэн үнэхээр Чой Жон Бомын хэлсэн шиг байсан уу? Цагдаа нар хэрэгт оролцож эхэлснээр үнэн байдал аажмаар тодорхой болов. Гүү Хараа өөрөө хэвлэл мэдээллийнхэнд биеийн дээрх шарх сорвио, гэрэл зургуудыг болон эмнэлгийн магадлалгаагаа дэлгэжээ. Эмнэлгийн магадлалгаанд түүний биеийн олон газар гэмтсэн, тэрч байтугай хүчирхийлэл, зодооны улмаас умаагаас цус алдах зэрэг ноцтой эмэгтэйчүүдийн гэмтэл авсан болохыг тодорхой бичсэн байв. Энэ нь зүгээр нэг харилцан зодоон биш. Харин Чой Жон Бом бие махбодын мөргөлдөөний үед Гүү Хараад ноцтой хүчирхийлэл үйлдсэн болохыг харуулж байлаа. Гүү Хараа цагдаад бүрэн гүйцэд мэдүүлэг өгч, чатны түүх, өвчний түүхийг гаргаж өгөн хэргийн үннийг ярьсан байна. Хэргийн шалтгаан нь хэд хоногийн өмнө Гүү Хараа менежер болон өөр нэг эрэгтэй хамтран ажиллагчтайгаа хамт хоол идэхээр явсантай холбоотой байв. Найз залуу Чой Жон Бом нь маш их хянах дуртай. Түүнийг өөр эрэгтэйчүүдтэй харилцахад маш их дургүй байсан тул Гүү Хараа найз залуугаа мэдчихвэл утгагүй. Аашлахаас нь айж хамт хоол идснээ нуусан байна. Чой Жон Бом Гүү Хараг худлаа хэлснийг мэдчихэд үүрээр согтуу. Гүү Харагийн гэрт дайран орж ирээд орны хажууд зогсон унтаж байсан найз бүсгүйгээ хөлөөрөө өшөглөн сэрээжээ. Тэгээд тэрээр Гүү Хараа руу хашгирч "Чи яаж унтаж чадж байна?" хэмээгээд үснээс нь зулгааж эд зүйлс шидэж агаар цэвэршүүлэгчээр түүнийг цогсон байна. Гүү Хараа эсэргүүцэхдээ түүний нүрийг маажжээ. Чой Жон Бом Гүү Хараг би чиний карьерийг сүйтгэндээ гэж сүрдүүлээд гарч явсан байна. Доошоо буусныхаа дараа машиндаа суугаад Чой Жон Бом ховж бичдэг хэвлэлд 2 имэйл илгээсэн бөгөөд надад Гүү Харагийн тухай маш ноцтой мэдээлэл байна. Та нарын урмыг хугалахгүй. Хурдан надтай холбогд. Үгүй бол би өөр газарт өглөө. Би одоохондоо бичлэг зураг явуулж чадахгүй ч агуулга нь үнэхээр тесрэлттэй байх болно гэж бичсэн байв. Үүний дараа Чой Жон Бом Гүү Хараа руу тэдний дотн харилцааны үеэр нууцаар бичсэн 2 бичлэгийг явуулж тасралтгүй доромжилсон зурус илгээж утсаа авахгүй бол цагдаа дуудана гэж сүрдүүлэн Гүү Харагийн карьерийг сүйтгэн хэмээн занал хийлжээ. Олны нүдэн дээр байдаг эмэгтэй уран бүтээлчийн хувьд нууц бичлэг гэдэг бол үхлийн аюултай зүйл юм. Чой Жон Бом дараа нь Гүү Харагийн гэрт дахин буцаж ирсэн бөгөөд цахилгаан шатны камерт Гүү Хараа цахилгаан шатны үүдэнд Чой Жон Бомын өмнө өвдөг сөхрөн сууж бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд өгөхгүй байхыг гуйж буй дүрс бичигдэн үлджээ. Гэвч Чой Жон Бом цагдаад мэдэгдэж хэвлэл мэдээллийнхэнтэй холбогдохыг сонгосон бөгөөд зөвхөн Гүү Хараг хүчирхийлэгч гэж хэлж өөрөө бичлэгээр сүрдүүлсэн тухайга огт дурдсангүй. Үнэн илчлэгдсэний дараа Гүү Хараа хүчирхийлэгчээс хохирогч болон хувирв. Гүү Хараа чимээгүй байхыг сонгосонгүй. Харин өөрийгөө хамгаалахын тулд хуулийн зэвсгийг зоригтойгоор ашиглан Чой Жон Бомыг шүүхэд өгөв.
Гэвч энэ үйл явц Гүү Харагийн хувьд урт удаан хугацааны 2 дахь шарах болсон юм. Буруугаар ойлгогдох, цахим орчны дайралтад өртөх, найз залуудаа өршөөлгүйгээр шархах зэрэг нь Гүү Харагийн бие болон сэтгэл зүйд асар их хохирол учруулжээ. 2019 оны 5 дугаар сарын 26-ны үүрээр Гүү Хара гэртээ амиа хорлохыг оролдсон боловч менежер нь цаг тухайд нь олж харан эмнэлэгт хүргэж эмчилүүлжээ. Үүний дараа түүний менежер Гүү Хара урт хугацаанд сэтгэл гутралаар шаналж байсан бөгөөд хуучин найз залуу Чой Жон Бомтой холбоотой хуулийн маргаан болон цахим орчны хүчирхийллийг даван туулахын тулд асар их дарамттай байсан гэдгийг баталсан байна. 2019 оны 8 дугаар сард өөрөөр хэлбэл Гүү Хараг нас барахаас 3 сарын өмнө Сөүлийн төв дүүргийн шүүхээс Чой Жон Бомын хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэр гаргажээ. Шүүхээс түүнийг бусдад гэмтэл учруулсан, сүрдүүлсэн, албадсан, эд хөрөнгө устгасан зэрэг гин буруутай гэж үзсэн боловч тэдний дотн бичлэгийг нууцаар бичсэн хэрэгтэн цагаатгах шийдвэр гаргасан байна. Шүүгчийн тайлбар нь хэдийгээр бичлэгийг Гүү Харагийн зөвшөөрөлгүй хийсэн боловч тухайн үед тэд үерхэж байсан харилцааг нь харгалзан үзвэл нууцаар бичсэн гэж үзэхэд хэцүү гэжээ. Энэхүү шийдвэрийг олон нийт Гүү Харагийн айдсыг бүрэн үл тоомсорлсон хэрэг бөгөөд нууцаар бичлэг хийхэд нэгэн буруу жишиг тогтоолоо гэж үзэж байв. Эцэст нь анхан шатны шүүхээс Чой Жон Бомд 1 жил 6 сарын хорих ялыг 3 жилийн тэнцэн харгалзах хугацаатайгаар оноожээ. Гүү Хараа давж заалтахаа мэдэгдэв. Энэхүү шүүхийн маргаан Гүү Харагийн бие болон сэтгэлийг бүрэн туйлдуулжээ. Тэрээр олон нийтийн сүлжээндээ би маш их шаналж байна, бас их ядарч байна гэж нийтэлсэн байна. Шүтэн бишрэгчд нь түүнд урам зориг өгч байсан ч интернет хэрэглэгчид түүнийг хараасаар л байв. Солонгосын цагдаа болон шүүхийн тэмдэглэлээс үзэхэд энэ хугацаанд тэрээр сэтгэл готрол, нойргүйдэлд орсон тухайга олон удаа дурдж байсан ба цахим орчны дайралт хизээч зогсоогүй байна. Зарим хүмүүс түүнийг гоо сайхны мэс засал хийлгсэн, муухай болсон, өнгөцхөн гэж харааж байв. Хэдийгээр шүүхийн маргаан болон сэтгэл готрол үргэлжилсээр байсан ч Гүү Хараа ажиллаа хийсээр шинэ компанитай гэрээ байгуулж сооло дууга гаргах зэргээр бүхэл зүйлээ хэвийн байдалд оруулахыг хичээж байлаа. Сэтгүүлч Кан Гён Юн Burning Sun хэрэг дээр яахаа мэдэхгүй гатсан байх үед Гүү Хараа өөрөө санаачлан тусламж санал болгосон юм. Синеригийн хэрэг угтаа Гүү Хараад ямар ч хамаагүй байсан боловч тэр өөрөө нууц бичлэгт өртөж байсан тул эмэгтэйчүүд ийм нөхцөл байдалд ороход ямар хэцүү байдгийг маш сайн мэддэг байсан бөгөөд зүгээр хараад сууж чадаагүй байна. Эцэст нь түүний тусламжтайгаар хэргийн ард нуугдж байсан хамгаалтын шүхрийг амжилттай олж тогтоосон бөгөөд тэрээр Синеригийн хэргийн мөрдлөгт хамгийн чухал туслагчдын нэг болсон юм. Гэвч үнэн илчлэгдсэний дараа хэрэгт холбогдсон нэр хүнд нь унсан оддын шүтэн бишрэгчид уура Гүү Хараа гаргаж түүнийг урд урдынхаас ч илүү ихээр цахим орчинд дарамтлах болжээ. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Гүү Харагийн сайн найз Сүли Солонгос дахь гэртээ амиа хорлож 25 наснда хорвоог орхисон нь тогтоогдсон. Гүү Хараа ажлын шугамаар Японд байсан тул Солонгос руу шууд буцаж оршуулгад оролцох боломжгүй байв. Тэрээр олон нийтийн сүлжээгээрээ шууд дамжуулалт хийн, сэтгэл санаа нь маш хүнд байдалд орж, нулимс туслуулан хамгийн дотны найзтайгаа сүүлчийн удаа салах ёс гүйцэтгэжээ. Тэр уйлж байхдаа Сулид хандан, "Сүлли, би Японд байгаа болохоор очиж чадахгүй нь. Уучлаарай. Ингэж л салах ёс гүйцэтгэхээс өөр арга алга. Үнэхээр уучлаарай. Би чинийхээ өмнөөс хичээж амьдрах болно. Хичээх болно" гэжээ. 솔미야, 언니가 네 목까지 열심히 살게. Илүү ухаалаг ханддаг олонх интернет хэрэглэгчид болон шүтэн бишрэгчид нь Гүү Харагийн шууд дамжуулалтын үеийн байдалд маш их санаа зовж байв. Хуулийн маргаанд тарчилж, дээрээс нь хамгийн дотны найзаа алдсан, түүний сэтгэл зүйн хамгаалалт бүр мөсөн нуран унах вэ гэж хүмүүс маш их айж, сэтгэлийн хэсэгт түүнийг зоригжуулан хүчтэй байхыг хүссэн үгс үлдээж байв. Гэвч харамсалтай нь маш хорон муу үгтэй сэтгэгдлүүд дахин галзуу мэт орж ирсээр байлаа. Зарим интернет хэрэглэгчид түүнийг шууд дамжуулалтаар уйлж байгааг нь зүгээр л жүжиглэж байна. Гунигтай байгаа дүр эсгэж хандлт авах гэж байна хэмээн хардаж, тэр байтугай түүн рүү хувь хүнийх нь хувьд дайрч доромжилж байв. Бусдыг ойлгох сэтгэлгүй эдгээр өгсгүй хараа руу чиглэсэн хурц хутга болон хувирв. Магадгүй тэрхүү хорсолтой хүнд дайралтууд л Гүү Хараг унгаах эцсийн цохилт болсон байх. Сүлийн нас барснаас ердөө 6-7 хоногийн дараа буюу 2019 оны 11-р сарын 23-ны өдөр Гүү Хараа олон нийтийн сүлжээндээ унтахаар хэвдэж буй 6 нийтэлж сайхан амраарай гэсэн богинохон үг бичсэн байв. Энэ үг түүний дэлхийн ертөнцид үлдээсэн хамгийн сүүлийн захиас болно гэж хэн ч төсөөлөөгүй юм. 11-р сарын 24-ний өдөр Гүү Хараг гэрийн үйлчлэгч нь Солонгосын Сөүл дэх гэртээ нас барсан байхыг олсон бөгөөд тэр 28 настай байлаа.
Хяналтын камерын бичлэгээс харахад тэрээр тэр орой ганцаараа гэртээ ирсэн бөгөөд түүнээс хойш ямар нэгэн зочин ирээгүй тул цагдаа нар гадны нөлөөтэй гэдгийг үгүйсгэв. Аав ах хоёр нь маш их шаналж байсан бөгөөд тэд задлан шинжилгээ хийлгэхийг хүссэнгүй. Гүү хараг амиа хорлсон гэж дүгнжээ. Амьдралынхаа эцсийн хүчээр харанхуйг гэрэлтүүлж, бусдад шударга ёс гэрэл гэгээг авчирсан ч өөрийнх нь амьдралд тусах гэрлээ хүлээж чадсангүй. Гүү харагийн оршуулга 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Солонгосын Сөүл хотод болов. Талигачийг чимээгүйхэн эцсийн замд нь үдэхийн тулд арга ирийнхнийх нь хүсэлтээр оршуулгын бүх үйл явц хаалттай явагдсан бөгөөд зөвхөн төрөл төрөсөд дотны найзууд болон хамтран ажиллагсад нь л оролцжээ. Гэтэл оршуулгын үеэр нэгэн үл таних эмэгтэй гарч ирсэн бөгөөд тэр маш дэгжин хувцалсан, нүүр дүүрэн инээмсэглэлтэй байсан төдийгүй нэг хуульч дагуулж ирсэн байв. Тэрээр байнга одууд руу очиж хамт зураг авахуулах, гар барихыг хүсэж байлаа. Энэ эмэгтэй өөр хинч биш, харин Гүү харагаас 20 жилийн турш сургаггүй байсан төрсөн ээж нь байсан юм. Тэр Гүү хараг 8 настай байхад нь гэрээсээ явсан бөгөөд үүнээс болж аав нь эм ууж амиа хорлохыг оролдоод аврагдсан билээ. Ээж нь хожим нь асран хамгаалах эрхээсээ татгалцсан боловч Гүү хараг нас барсны дараа гинэт ийхүү дэгжин харагдан эргэж иржээ. Тэр охиноо эцсийн замд нь үдэх гэж ирээгүй. Харин Гүү харагийн эд хөрөнгөний талыг авахыг шаардаж ирсэн байв. 제가 궁금한 거가 있는데 왜 2017년도까지는 연락을 좀 못 하셨어요? 안 했죠. 제가 힘들었죠. 그러니까 아직 그 경제적으로는 이렇게 뭔가 그런 것 때문에 그러니까 이유가 있다면은요. Тухайн үеийн өв залгамжлалын хуулиар бол талигаач гэрээслэл үлдээгээгүй, гэр бүлгүй, хүүхэдгүй тохиолдолд эцэг их нь нэгдүгээр зэргийн өв залгамжлагч болдог байв. Гүү харагийн ах тухайн үеийн Солонгосын иргэний хуулийн өв залгамжлалын хэсэгт маш том цоорхой байгааг ойлгожээ. Энэ хууль нь бодит асран хүмүүжүүлсэн байдлыг биш, зөвхөн цусан холбоог л чухалчилдаг байв. Гүү хараа шиг гэр бүлийн хайр халамжгүй өссөн хүүхдүүдийг нас барсныхан дараа дахин ийм 2 дахь удаагийн шарах бүү амсаасаа гэсэндэ ах нь хэвлэл мэдээлэл болон цахим орчинд нээлттэй үг хэлж эхэлжээ. 저는 너무 황당하고 어이가 없어요. 그러니까 저희 버릴 때 언제고 이제 와서 동생이 이렇게 되니까 자기 재산 찾겠다고 변호사 선임한 것 자체가 저는 도저히 용납할 수가 없어서. Ээж нь хүүхдүүдтэй хайр халамж, дэмжлэг хамгийн их хэрэгтэй байсан өсвөр наснд нь орхиж явсан бөгөөд хизээж өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй тул хүүхэд нь нас барсны дараа ийм ихэд өв залгамжлах эрх байх ёсгүй гэж ах нь үзэж байв. Тэрээр төрсөн ихийнхээ өв залгамжлах эрхийг хязгаарлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2020 онд өр хүүхдээ удаан хугацаагаар асран хүмүүжүүлэхээс татгалцсан эсвэл хүчирхийлсэн эцэг ихэд өв залгамжлах эрхийг хориглох тухай. Гүү харагийн хуулийг батлуулахаар өргөдөл гаргажээ. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц маш урт хугацаа шаардсан юм. Энэхүү хуулийн төсөл 2024 онд л албан ёсоор батлагдж 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэхээр болжээ. Гэвч энэ хууль Гүү харагийн өвийг хуваарлах шүүх хурлын үеэр хүчин төгөлдөр болоогүй байсан тул Гүү харагийн өв залгамжлалын маргааны эцсийн шийдвэрээр өвийг 6 болон 4 гэсэн харьцаагаар хуваарлж аав ах хоёрт нь 60%, ээжт нь 40%-ийг олгосон байна. Чой Жон Бом Гүү хараг нас барсны дараач давж заалтсаар байв. 2020 оны 7 дугаар сард давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцжээ. Олон нийтийн зүгээс эрх дарамт шахалт, нийгмийн дуу хоолой улам бүр чангарч байсан тул шүүх эцэст нь Чой Жон Бомд 1 жилийн хорих ял оноож шүүхийн танхимаас шууд хорьсон байна. Гэвч хууль бусаар бичлэг хийсэн гэх хэрэгт нь түүнийг гин буруугүй хэвээр үлдээсэн бөгөөд үүгээр энэхүү эрүүгийн хэрэг хууль эрх зүйн хувьд эцэслэгдсэн юм. Гэвч олон нийтийн хувьд энэ нь шударга ёсны төгсгөл байсангүй. 2020 оны 1-р сарын 14-ний үрээр Гүү харагийн гэрт нэгэн маш хачирхалтай хулгайн хэрэг гарчээ. Энэ өдөр нь Гүү хараа нас барсны 49 дэх хоногийн гашуудлын өдөр байв. Гэр бүлийнхэн нь талигачийн эд зүйлсийг цэгцэлж дуусаад Сөүлийн Гүү харагийн гэрээс явсан бөгөөд байшин бүрэн хамгаалалттай байсан юм. Гэр бүлийнхнийг нь явснаас хэдэн цагийн дараа үүрээр нэгэн эрэгтэй байшингийн хашаан дээр гарч иржээ. Хяналтын камерын бичлэгээс харахад тухайн эрэгтэй малгай маск өмсөж нүрээ маш сайн нуусан байлаа. Тэрээр зэрэгэлдэх барилгын хан болон хашааг ашиглан маш чадамгаагаар хашаа руу давж орон нууц үхтэй түгжээг оролдож үтсэн боловч онгойлгож чадсангүй. Үүний дараа 2 давхрын тагтаар дамжин байшинд орж шууд л хувцсны өрөө рүү чиглэн гэрийн сейфийг авч маш хурдан зугтсан байна. Бүх үйл явц маш хурдан болж өнгөрсөн бөгөөд гэрт байсан бусад үнэт зүйлсэд огт хүрээгүй байсан нь с ิจ гтний зорилго маш тодорхой байсныг илтгэж байв. Гэр бүлийнхэн нь хулгайг нилээд хожуу мэдсэн тул цагдаа нар нотлох баримт цуглуулах хамгийн таатай үеэ алдаж камерын бичлэгийн ихэнх хэсэг устгагдсан байсан тул цагдаа нар одоо байгаа бүдэг камерын бичлэгээс с ิจ гтнийг тогтоож чадсангүй. Гүү харагийн ах хэлэхдээ
Би дүүгийнхээ эд зүйлсийг цэгцэж байхдаа сейфэн доторх чухал бичиг баримтуудыг хэдийнэ авчихсан байсан. Тиймээс сейфэнд зөвхөн 5-6 орчим хуучин гар утас болон бусад жижиг сажиг зүйлс л үлдсэн байсан гэжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар с ิจ гтэн ийхүү зөвхөн сейфийг л онцолсон нь эдгээр гар утсанд үлдсэн байж болзошгүй нууцыг олж авах зорилготой байсан байж магадгүй гин. Хүмүүс энэхүү хулгайн хэргийг синеригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж сэжиглэж байв. Учир нь гүү хараа энэхүү хэргийг илчлэхэд тусалсан гол хүн байсан бөгөөд сейфэн доторх хуучин гар утсанд үүнтэй холбоотой чухал нотлох баримтууд хадгалагдаж байсан байж магадгүй гэж олон нийт таамаглаж байлаа. Цагдаа нар камерын бичлэгийг дахин үзэж сэжигтний онцлогийг тодорхойлжээ. Энэ хүн тэнцвэрээ олох болон хүч чадлын хувьд маш гарамгай байсан бөгөөд ханд авч хүн сейфийг өргөөд явж чадсан байна. Сэжигтэн хаалганы түгжээг тайлахыг оролдох үедээ дулаан мэдрэгчийг ажилуулж чадаагүй нь түүнийг нууц үхтэй түгжээ хэрхэн ажилдгийг сайн мэддэггүй. Эсвэл цоожны мэдрэгч ажиллахгүй болгосон байсныг харуулж байсан бөгөөд энэ нь түүнд зөв нууц үг байсан гэх магадлалыг үгүйсгэв. Мэргэжилтнүүд хулгайч хэн нэгний захиалгаар ажилдаг, мөнгөөр ажилдаг мэргэжлийн хүн байх магадaltaй гэж таамаглаж байна. Цагдаа нар хиймэл оюун ухааны дүрс сэргээх технологиг ашиглан тухайн үеийн хэд улаан туяаны хяналтын камерын бичлэгийг боловсруулсны дараа сэжигтний ам зургийг гаргаж өмнө нь танигдах боломжгүй байсан нарийн ширийн зүйлсийг олж илрүүлжээ. Энэ хүн зүүн чихэндээ эмхтэй байсан бөгөөд нүдний шилний линзний хугарлаас харахад ойрын хараа муутай хасах линзтэй шил зүүсэн байжээ. Нүүрний ясны бүтцэд нь үндэслэн түүнийг 20 наснаас 30 насны хооронд байна гэж таамагласан. Гүү Харагийн гэрийн сейф хулгайлагдсан хэрэг нь түүнийг нас барсны дараа гарсан маш хачирхалтай, одоо хүртэл тайлагдаагүй онцгой мэт хэрэг юм. Хэрэг гарсан цаг хугацаа нь маш эгзэгтэй байсан бөгөөд хэргийн нарийн ширийн зүйлсэд олон сэжигтэй асуудлууд байсан. Хэрэг гарснаас хойш хэдэн жил өнгөрсөн ч энэ үйл явдал Солонгосын нийгэмд удаан хугацааны турш таамаг, хилэлцүүлэг өрнүүлсээр байна. Тэр дотор ямар нууц нуугдж байсан ч цаг хугацаа өнгөрч нотлох баримтууд устснаар энэ хэрэг цаашид дөрвтэй ахиц гарах бараг боломжгүй болжээ. Энэ нь синеригийн хэргийн үр дагаврыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа Солонгосын олон нийтийн бухимдал болон үлджээ. Энэхүү бичлэгээр дамжуулан гүү хараг зөвхөн охидын хамтлагийн шүтэн төдийгүй бусдад туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг, зоригтой, тууштай хүн байсан гэдгийг илүү олон хүн санаж яваасай гэж хүсэж байна. Эцэст нь батлагдсан гүү хаарагийн хууль болон синеригийн дуулианыг бүрэн илчлэхэд оруулсан түүний хувь нэмэр нь түүнийг өөрийн карьер, нэр хүнд цаашлаад амь насаараа төлөөс хийж хизээч уулзаж байгаагүй тоо томшгүй олон хохирогч охидын төлөө шудраг ёсыг нэгснийг гэрчилж байна. Гэвч эцэст нь тэр өөрт нь ирэх ёстой байсан шудраг ёсыг хүлээж чадаагүй бөгөөд харин ч улам бүр дордсон цахим орчны дайралт хамгийн хүнд хэцүү дарамтыг үүрч Солонгосын entertainment ертөнцийн хамгийн их харамсал төрүүлсэн хохирогч болжээ. 인스타 유호로에서 만나요. 안녕. За ингээд энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.